저는 한국 서울에서 온 송종빈이라고 합니다. 여러분 반갑습니다. За миний хувьд бол миний охин 13 жилийн өмнө 34 настайдаа автомашины ослоор тархины үхэлтэй өвчтөн болсон байгаа. Тухайн үед бол яг үнэндээ би өөрөө тархины үхэл гэж юу болох эд эрхтэн шилжүүлэн суулгах талаар ямар ч ойлголтгүй байсан. Гэвч тухайн үед бол надад тухайн үед мэдээлэл өгчээсэн хүмүүс нь нэг удаагийн тархины үхэлтэй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах юм бол хамгийн багадаа 9 хүний амь насыг аврах боломжтой. Тэр хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулад эрүүл мэндийг нь сайжруулах боломжтой гэж надад хэлсэн учраас би энэ талаар бас бодож үзсэн байгаа. Мэдээж энэ бол надад амархан шийдвэр хийжээч байгаагүй. Гэхдээ би нэгдүгээрт нь юу гэж бодсон бэ гэхээр миний охин ингээд тархины үхэлтэй учраас цаашид нас барах нь тодорхой болсон байгаа боловч би өөр хүмүүст магадгүй донор болохыг зөвшөөрөх юм бол миний охины магадгүй биеийн аль нэг хэсэг нь ч юм уу өөр хүмүүстэй хамт надаас энэ хорвоог орхиж яваагүй ямар нэгэн байдлаар амьд үлдээ бидэнтэй хамт байгаа гэсэн тийм итгэл найдвар төрж байсан учраас би энэ шийдвэрийг бас гаргахад хүрсэн байгаа. Мөн дээрэс нь тухайн үед надад мэдээлэл өгчээсэн хүн маань манай улсад одоогоор гэхэд ер нь эд эрхтний донор хүлээж байгаа 10,000 гаруй хүн өнөөдөр ингээд байж байгаа. Энэ хүмүүсээс зарим нь ч гэсэн магадгүй өнөөдөр хорвоогоос халж байгаа хүлээсээр байгаад донор байхгүй учраас энэ хүмүүс аврагдаж чадахгүй байгаа. Гэтэл би ингээд охиныгоо нас барахаар хүн нас барахаар махан биеийн нүдтэй сүнс нь өөр тийшээ шилждэг гэж хүмүүс хэвсэн боддог шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг зүгээр нэг ингээд хүүхдээ шороор ч юм уу те байгаль дэлхийд нь эсвэл чандаглаад үнс болгоод хийсгээс илүү хүмүүс тусдаа ажил хийх нь илүү ач холбогдолтой юм байна гэж үзсэн байгаа. За дээрэс нь бас манай охин өөрөө зарим үед бас надад урьдчих байхдаа за би дараа нь магадгүй нас барвал өөрөө донор болохыг хүсэж байгаа гэсэн зүйлийг хэлжээсэн удаатай. Тэгэхээр би талигчийнхаа хэлжээсэн үгийг хүндлээд ийм шийдвэрт хүрээд эд эрхтний донор болохыг зөвшөөрсөн байгаа. За би өнөөдөр Монгол улсад ирээд байна. Монгол улсад ирэхэд бол Монгол улсын эмнэлгийн анагаахын салбарын техник технологийн дэвшил нь бол харьцангуй сайн байна. Намайг 13 жилийн өмнө донор болохыг зөвшөөрөөд ингээд байж ах үед бол Солонгост эд эрхтний донор болох талаар ойлголтгүй над шиг хүмүүс зөндөө байсан. Өнөөдөр бол 13 жилийн дараа үүнийг бид нэр өөрсдөө таниулаад сурчлаад бас энэ бас чухал ажил шүү гэдэг нийгэм таниулснараа нөхцөл байдал сайжирсан гэдгийг бас хэлэх нь зүйтэй баха. Өнөөдөр би улсын 1-р төв эмнэлэг болон эрүүл мэндийн сайттай бас уулзаад ирсэн байгаа. Тэгэхэд бол Монгол улсад бас энэ эд эрхтний донор болох, донорын тухай хуулийг батлах гэх мэтлэн чухал ажлууд явагдаж байгаа юм байна. Үүний хүрээнд бол Монгол улсад бол тодорхой төвшөнд анагаахын салбар нь бол өндөр хөгжлийн төвшөнд хүрсэн эрхтэн шилжүүлэн суулгахыг аюулгүй найдвартай хийдэг болсон байна гэдгийг би харсан. Тийм учраас та бүхэн ч бас ийм ажлыг бас дэмжиж нийгэм таниулахад тусдаг байгаасай гэж би хүсэж байна. Тэгэхээр өнөөдөр бид Монголд ирээд үг хэлэх боломж олгосон талархал илэрхийлье. Баярлалаа. 할 수 있습니다. 감사합니다.